Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурл хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын орооны 2025 оны 6 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын их хурлын гишүүн Цэ Сандаг Учир, ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын их хурлын гишүүн Д Гамбат, Б Заяабал, М Нарантуя Нара, Л Соронзон болдноор ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг 2025 оны 4-р сарын 14-ний өдөр хуралдаж Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан шүүгчийн хараат ус байдлыг хангах хууль зүйн эдийн засаг нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсрууллаа. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолно гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн шүүгчийн өндөр насны тэтгэврт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 наснд хүрсэн эсвэл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө эсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн зохицуултын талаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тойлон дурдаг байна. Ажлын хэсэг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 3, 84-ийн 5 дахь хэсэг заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолготой холбогдох харилцааг төрийн албаны тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийн 2 дахь хэсэг нийгмийн татгалын сангаас олох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 дахь хэсэгтээ нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэврт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болох. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуултын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуултыг хуулийн төсөлд тусгалаа. Мөн хууль тогтоомжийн тухай хууль заасан журмын дагуу хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгасан болно. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье.